Хай, үргэлтэрлээ. Өнөөдөр хоолой жоохон сөөчж. Жоохон хүндүр оргиод. Өчигдөр хоёр унтчихсэн чи бүр амар халуун санагдаад сэнс асаагаад сэнслүү хараад унтчихж. Тэгсэн чи өглөөс ирсэн чи хоолой хүндүртэй. Нэг ингээд хоолойнд цэр тэглээ сэрчдээ штэ тий. Тэгэд хоолой өвдөд идэг тэгэд тэр цэрээ ингээ гаргаа ичгаар зөвхөрлждөг. Яг тийм байна. Би өөртөө нэг харааны усны шил авсан. Би нөгөө харам болохоор усан цэлхээр одоо ингээд усны шил зүчгээр айгу муу хардаг байхгүй юу. Гэтэ би усан дотор амар сайн харчдээ шүү дээ. Тэгээ уснаас гараад ирэхээр амар муу хараад идэв. Өнөөдөр тэгээд харааны усны нүдний шил авчаад бассейнд очиж сэлсэн. Тэгсэн чи би багшигаа танихгүй заа амар нийттэй. Тэгээд багшигаа усанд байгааг нь баг анх удаа хараад байгаа юм шиг. Гинт амар танихгүй үнтэй харьцаж байгаа юм шиг санагдаж байна тэр. Өнөөдөр нөхөр маань өөр хот руу томилдоор явна. Энэ удаа гэхдээ нэлийн хол явна гэсэн. Тэгэд бараг 5-7 хоног орчим болох байх гэдгсэн. Нөхөр маань автоматжуулалтын инженер хийдэг. Тэгэд машинуудаа одоо өөр жижиг хотуудад авиж очиж туршиж байгаа байхгүй юу? Туршинч гэж зүгээр туршилтын хяналтанд нь явж аяа. Одоо тэгэл хятад чи янз бүрийн газар зүүн бүтцтэй тий. Тэгэл өндөр уулын зам дээр аль эсвэл агуйн зам дээр, уул нөхөлсөн зам дээр ч юм уу тий. Аливаа асуудал гарлаа гэхэд яг систем дээрээ байгаад систем лүгээ шууд байршлаа автоматар мэдэгдэх байнгын сүлжээтэй байх зэрэг хинж авъя. Тийм болохоор бас өдөрт 500 гаруй км өдөр болгоо явна гэдгсэн. Тийм болохоор бас ядрах бах. Би нөгөө өмнөх бичлэгэн дээр миний шинжилгээний хариуны нэг үзүүлэлт амар сонин гарсан байсан гэж хэлсэн шүү дээ тий. Тэрийг үзүүлээ за. Тэр болохоор дааврын шинжилгээний хариун дээр байсан байхгүй юу? Тэгэд би анх нөгөө 2-3 жилийн өмнөөс илт таргалж эхлэе. Тэгээд тэр үеэс 3 жилийн өмнөөс эхлээл ер нь дааврын шинжилгээ өгөөл эмчид дандаа үзүүлээ яваад исэн. Тэгэд тэр шинжилгээнүүдийн хариуг харсан чинь тэр үзүүлэлт ер нь дандаа минийх хэвийн бус гараад исэн бэлээ. Тэгэд одоо болохоор бүр өндөр гарчиж байгаа байхгүй юу? За энэ болохоор миний дааврын шинжилгээний хариу юм. Тэгээд дааврыг ер нь T3, T4, TSH гэсэн энэ үзүүлэлтүүдээр хэмжиждэг гэсэн. Энэ гур болохоор минийх дээр хэвэн байгаа байхгүй. Тэнгүүдээ TPO гэд энэ үзүүлэлт уг нь 0-9 хооронд гарах хэрэгтэй байхад минийх бүр 96. Бүр ийм амар өндөр гарсан байгаа байхгүй юу? Тэгэд би өмнөх 3 жилийн жил болгон л хэлэгдэг болохоор тэгээд үзүүлэлтүүдийг TPO үзүүлэлтүүдийг харсан чинь бүгдээрээ ер нь дандаа өндөр үйдэг гэсэн байгаа байхгүй юу? Тэгэд би нэтээс харсан. Тэгсэн чинь энэ нь болохоор бамба булчирхайг одоо хүний биеийн дархлааны систем дайраад байгаа гэсэн үзүүлэлт гэж байгаа байхгүй юу? Тэгэд үүнээс болоод үүсдэг шинж тэмдгүүд нь миний одоогийн шинж тэмдгүүдтэй айгүй таарад исэн. Жин нэмэх, амар ингэж нойр мөг болох, айгүй хурдан ядарч үлдэх ч юм уу тий. Надад бүр яг гараад байгаа асуудлууд ер нь бараг байсан. Би тэгэд эмч одоо энэ дээр л дархлааны тохируулах юм бичиж өгөх байх гэж л бодоод байна шүү дээ. Гэхдээ нийтээс харсан чинь аутоиммун, Хашимото, Гревс үлээ нэг тийм дархлааны эмгэг гэж бичсэн байсан. Гэхдээ мэдгүй би дараа 7 хоногоос яга үзүүлэхийн тэгэд эмч дээр орохын тэгтээ эмчээсээ нэмсэн асууж гэжтэй эмч маань өөрөө тэгээд тайлбарлаж явчих واخ. Тэгэд энэ бас үзүүлэлтөө хэвийн хэмжээнээс бага гарсан. Кортизол гээд одоо бас дааврал юм шиг байгаа. 6.7-оос эхлэх байхад минийх 5.8 гарчиж байгаа байхгүй юу? Стресстэй байна, нойр дут байна гэсэн үг юм шиг үлээж. Тэгээд энэ үнэхээр асуудалтай байгаа эсхийг энэ одоо натрий, кали, холорын шинжилгээгээр харцдаг гэсэн. Эднэр нь хэвэн байгаа болохоор бас гайгүй болов гэж бодоод байна шүү дээ. За энэ хоёр зурагч яг нь ерөн шээсний шинжилгээний дүн. Эндээс чинь тэгэл чихрийн шижин, элэг зүсний асуудал, бөөрөөр уураг алдах хэсэг, өрөвсөл халдвар энэ төр хэл бүгдийг харж эхэллээ байх л та. Миний хазар бүгд хэвэн гарсан. Энэ болохоор 3 сарын дундад сахар, энгийн сахар, цусны шинжилгээ энэ төр. Миний эднэр ерөн дандаа хэвэн мэт юм уу? Энэ шинжилгээ болохоор нөгөө юу лээ? Цусан дэх холестерин байна те. Эднэр бас цусан дэх ер нь өөх тосны хэмжээ энэ төр бүгдрээ хэвэн. За энэ болохоор инсулины шинжилгээний хариу байна. Миний хэвэн гарсан. Мэдээж жилүүдэлжин үзүүлж байгаа бол инсулин заавал хийлгэж дөжрөлтөө эсгээ шалгана. За тэгээд эдгээрээс гадна ер нь баахан шинжилгээ хийлгэсэнтэй нөгөө ёон, бөөр, элэг, цүс ялгаралт би ч нөгөө цүсээ ахуулсан хүн шүү дээ.
тэгээд пептид, сүүний даавар зэрэг ер нь тархалт юунаас үүссэн байж магадгүй гэсэн бүхэл шинжилгээ авчт юм билээ. Тэгэд минийх ер нь бүгдээрээ хэвэн гарсан. Гэтэ нөгөө нэг дааврын тэр TPO үзүүлэлтээс бусд нь ер нь бол минийх бүгдээрээ зүгээр. Тийм болохоор миний тархалтыг хэрв холбож үзнэ гэвэл яг л юу лээ. Аутоиммуни түрүү өг нэрээ санджсан марччих. За ямар ч гэсэн тэр асуудалтай байх, түүнээс үүссэн байж магадгүй. Гэтэ эмчл яг тайлбарлахаар сайн. Гэтэ эмч миний бодлоор яг энийг бууруулах л эмчилгээ хийж өгөх бах төө. Гэтэ одоо тэгээ дараа 7 хоногт нэг Бомбей явахаа өгнө. Гэтэ тэр бас хэвэн баха, яагаад гэвэл би угаасаа дандаа л тэрийг өгөөл хэмэлээ тий. Тэгээ тэрний угаасаа тусаар өгдөг шинжилгээ нь болохоор кальцитон юм билүү. Тэрний хариу хэвэн гарсан байсан. Тэгэхээр ер нь Бомбей явахаа бараг зүгээр байж магадгүй. Хэрв тийм гэвэл нөгөө нэг миний TPO даавар тэрнээс шалтгаалсан аутоиммуни ямар үг байлаа. Гревсийн хумпад гэж мэгэл. Ямар нэг тийм эмгэг байсан тэр л ах гэд өөртөө онцлоо сууж шít. Гэтэ миний кортизол даавар баг байгаа сонирн байгаа биз. Уг нь кортизол даавалч гэх шиг. Кортизол даавар нь бага байвал илүү ингээд жин хайдаг, өндөр байвал илүү тархалах магадaltaй гэсэн шít. Эсвэл би одоо жин хаяад энэ байгаа юм болов ч гэх шиг. За мэдгүй. За одоо ингээд өнөөдрөөс эхлээд хэд хоног хүйт хоёр хоёулахна байх юм чинь. Ер нь нөхрийг томилдоор явуучаар би илүү анхаарал болгоомж сайжраад тэгэд хүүтгийн амарх сайхан харьцдаг болчихдээ шүү дээ. За бай.